Үлзэд хорооллоос холгүй байлгах давны хамжимчтэй хүүхэд залуус зориулсан хөдөлмөр сувилал эхний ээлжийн 0-6 насны хүүхдүүд авч эхэлсэн байна. Энэ сувилын гол зорилго нь давны хамжимчтэй хүүхдүүдийг цэвэр агаарт Монгол ахуйтай танилцуулж хамт хөдөлмөр эрхэлж хөдөлгөөн засал хийж хүүхдүүдийг амраах зорилготой гэсэн. Тийм ч учраас үнээ сааж сүүгээр нь цагаад бэлтгэж ногоо тарьж сувилуулангаа хөдөлмөрт суралцах боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр яг бид нар бол яг бидний зорилго бол угаасаа л хөдөлмөрт сургах, тэгээ дээрээс нь эрүүл мэндэд нь анхаарах, ахуй орчноо илүү их таних, эдгээр хүүхдүүдийнхээ малай чухуутай бас илүү ойртуулснараа бас ямарваа нэг юмд хандлага нь бас нэлээд өөрчлөгдөх байх гэж бид нар бодож байгаа. Энэ жилийн хувьд бол бид нар бол ямарваа нэг одоо бидний бас Монголын давны холбооны цаашдын зорилгот бол илүү бас нэг юм суурилсан тийм ингээд нэг жижигхэн бас өөрсдийнхөө байгаа бололцоон дээрээ тулгуурлаад анхныхаа ээлжийг аваад хүүхдүүд маань бас ямар үр дүн үзүүлдэг юм байна гэдгийг харах үүднээс бид нар бас хийж байгаа. Тэгээд энд бол ингээд өглөөс сэрхээс ахуулаад бүх зүйл бол хөдөлгөөнтэй эдгээр хүүхдүүд маань бас 16-аас дээш насны маань хүүхдүүд бас жоохон тархалах гадаа хандлага байна, даунтай хүүхдүүд маань. Тэгэл ер нь бол хөдөлгөөнийг бас заавал бариад засалж хөдөлгөөн засалж гэхгүйгээр бас өөрсдөө нь засан сайжруулах тиймэрхүү бас нэг зорилготой хүүхдүүдээ бол одоо аваад эхэлж байгаа. Эхний ээлжинд хүүхдүүдэд амрааж байгаа ээжүүдийн хувьд цэвэр агаарт амарч бас хүүхдүүдэд мэрэгжлийн хэл засал хөдөлгөөн заслын багш нараар хичээл заалгуулж байгаа нь таалагдж байна гэдэг хэлж байсан. Бас зуны сайхан өдрүүдэд цагаан эдэг ээдэж агаарт хүүхдүүдэд сувилуулангаа өөрсдөө амарч байна гэдгийг хэлж байсан юм. Мөн мэрэгжлийн багш нар хүүхдүүдтэй тусгай цаг гарган ажилдсан байна. Тэгээ ерөнхийдөө бол энэ эрүүл агаарт хүүхд бол Монгол хүүхд гэдэг утгаараа ядаж одоо малыг хараад одоо хил ялангуяа даантай хүүхдүүд хил ороогүй хүүхдүүд бас ирдэг. Ийм хүүхдүүд одоо үхэр мөөрхийг хараад гайхах. Тэгээ би бол одоо дуураалгадгийн. Тэгээ үзүүлэнгээ хараад энэ хаана байна гэхээр гарчгүйгээ заяа. Бүр энэ хашааг тойрч гүйж жагаад үхэр очиж заагч шиний юм. Тэгж одоо хийж байгаа. Тэгээ ер нь бол энэ эцэг эхчүүд амраад хүүхдээ хичээлд оруулчаад өөрснөө тайван сайхан хоолундаа идээд агаарт байх нь бол их ач холбогдолтой юм гэж бодож байгаа. Харьцангуй бусад сургалтыг бодвол энд хажууд багш нар маань байгаа болохоор илүү давуу талтай. Ер нь тэрүүнд нь л болж тэгээд илүү хөдөлмөр одоо мал аж ахуйтай ойрхон болохоор л сонгож ирсэн байгаа. Зуны дэлгэр цагт амралт сувилууд хангалттай их ажиллаж байгаа. Харин давны хам шинжтэй хүүхэд залуус зориулсан хөдөлмөр сувилийн хувьд хүүхэд бүртээ ойр ажиллаж тэднийг сувилж амрангаа Монгол ахуйтайгаа танилцуулж хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж байгаагаараа онцлог байлаа. Лайтнес мэдээллээ.